Bora Gold-ийн хөрсөнд орох 540 сая долларын үнэлгээ бүхий алтыг Centerra Gold өгөх мөртөө тэр компанийнхаа хувьцаа эзэмшигч болоод тэднээсээ бас 35 сая доллар авч хармааснаар их лойрын гараагаа эхлүүлсэн Сүү Батболд үнэхээр лут амтан ажээ. Дэлхийд түүнийг гүйцэх лойрчин гэж үнэхээр алга. Манай хөтөлбөрийн дэлгээд байсан баримтууд бол зүгээр л хармааных нь мөнгө байсан аж. 100-ны шилдэг лойрчин Сүү Батболдын гадаадд нуусан хулгайн хөрөнгөнүүдийг судлаач нийтэлж ган хоёрба одоо гүрийгэд нэмэргүүдээ хэмэх нэртэйгээр нийтэлсэн байна. Сүү Батболдын одоогоор илрээд байгаа хулгайн үйл хөдлөх хөрөнгөнүүдийг жагсаавал Лондонд 2, Бостон, Москва тус бүр 1, Нью-Йоркт 2, Таиландд бүр 5, Хонконгод 2, нийт 13 ширхэг гэжээ. Эдгээрийнх нь үн өртгийн зарим нэгэд ордвол Таиландын Пхукет дахь 3 үйл хөдлөх хөрөнгө буюу тансаг зэрэглийн 3 байр нь тус бүртээ сая 800 мянган доллар нийт 43 тэрбум 890 сая төгрөг. Мөн л Пхукет дахь Малайвана хотхон дахь тансаг зэрэглийн тус бүртээ 5 сая долларын 2 үйл хөдлөх нийт 14 тэрбум 250 сая төгрөг. Энэ хоёр нь нийлээд 58 тэрбум 140 сая төгрөгийн үйл хөдлөх байр хөрөнгө буюу орд харш лавирантай ажээ. Арабын шаагч цаашаа ултал баяжсан Сүү Батболд Таиландын Пхукетэд гихтэл 5 харшид сэлгийнхэн жарганхан жааланхан очиж жаргадаг ажээ. Энэ бүх үйл хөдлөх хөрөнгө нь мэдээж Монгол улсаас туусан 12 тонн алтаа Centerra Gold-аас авсан 35 сая долларын өчүүхэн хэсэг нь болж таарна. Ингээд зогсно гэж бодно. Уучлаарай, болоогүй. Цаана нь Орос, Англи, Америкт үлдэж байгаа 8 үйл хөдлөх хөрөнгө байр суусны үнэлгээ нь хэд хичнээн тэрбум төгрөг болохыг одоогоор тооцоолоогүй байна. Сүү Батболд энэ бүхнийг хөдөлмөрөөр босгоогүй. Bora Gold 5 толгой оюутлогоос л хулгайлахыг нь хулгайлж, авилгадахыг нь авилгадаж баймаажин босгосон хөрөнгө. Аль нь ч байсан бүгд авилга хулгай бөгөөд хулгайдаа эх орноо тонож байж цуглуулсан мөнгө юм. Өөрөөр хэлбэл та бидэнд эмнэлэг, цэцэрлэг, сургууль, цалин бүнлөө болж очих ёстой байсан мөнгө зөвхөн нэг л гэр бүлийг жаргахад ийхүү урсаж байсан нь энэ аж. Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдыг царайшлах бус гадаадд хөрөнгө оруулах хэмжээний баялагтай орон гэдэг нь ингэж нотлогдож байна. Энэ бүх лойвор зөвхөн ганц Сүү Батболдынх гээд боддоо ингээд бас зогсно гэж бодож байна. Болоогүй хөөе. Дэлхийгээр дүүрэн Сүү Батболдын компаниуд тархан суурьсан байх ба Австральд 1, Сингапур 4, Америкт 3, Швейцарт 2, Виржиний арлуудад бүр 23, Хонконгод 17, Англид 3, Монголд 31 компани байгаа гэжээ. Бүр толгойж хэрэгжчихлээ байна. Мэдээж энэ бүх компаниуд бол хулгай хийж мөнгө угаах зориулттай. Гөө мөн бэрх хулгайч юм аа. Энэ бүх үйл хөдлөх хөрөнгө болон мөнгө угаах зориулалттай толгой эргэм сүлжээ өгөх компаниудаа хадам эгч нар хөргөн уяал хаяал тэр бүхэл хүүхдүүдээ хүртэл оролцуулсан байх юм. Тэгэхээр одоо эднийх чинь гэр бүлээрээ хам хэрэг татагдана гэсэн үг үстэй. Тэгэх ч ёстой. Мөнгө гэдэг ийм л аюултай. Үр хүүхдээ хүртэл ингэж балладаг байх нь. За тэгээд эдэн дээр Ким Хак Шон, Ким Йонг Юн, Чон Чу Йон бүр нөгөө гадаад хэргийн сайдасан дамтны цогтоодор хүртэл тууж явдаг гэж ахин дуртахад дэлхийн толгой хулгай Сүү Батболдын энэ хэрэг дээр 100 гаруй компани 14 үйл хөдлөх хөрөнгө одоогоор тоологдож байх бөгөөд хамтран оролцсон хүмүүс нь ах トゥ төрөл төрөсөд гадаад дотоодын иргэдгээд бараг 20 гаруй хүний оролцоо байх ажээ. Маф гэж яриад байдаг ч мафига жинхнээр нүзээгөө монголчууд ийхүү маф гэжтэйгээ улаан нүрээрээ тулах нь энэ. Энэхүү Сүү Батболд гэж мафчны оршин тогтнох тулгуур нь Монгол ардын нам бөгөөд тэрээр эзний ёсоор өмч хөрөнгөө захиран зарцуулж сэлэм төвчлийгээ болгож хайсан нь 1-р сарын 20-ны засаг огцруулалтаар бидэнд харагдсан. Монгол ардын нам цаг ямагт эх орон ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаад байдаг нь Сүү Батболдод захирагддаг учраас тийм байж л дээ. Ийм болсон намыг одоо яалтай. Улс төрийн намуудын хуулиар татан буугдаж үе үеийн удирдлагууд нь шоронд явдаг байх та. Нэг хүнд, нэг айлд дэлхийн 20 гаруй оронд 20-30 үйл хөдлөх хөрөнгө 100 шахам компани байна гэд бод. Үүний цаана багаар утахад ахаад 29 гэр бүл байгаа гэд бод. Иймэрхүү 30 гэр бүл нийлэхээр чинь Монгол улс ядуу байх нь аргагүй үстэй. Нэг хүний мэдээлэл гэхэд ийм хөрөнгө мөнгө нуугдаж байх тул 30 жилийн турш Монгол улс ядуу байсан ёстой аргагүй юм байна. Бид чинь одоо тэгээд ард түмэн юм уу? Аль эсвэл тархаа бодрохаа боолууд юм уу? Үүнийг одоо өөрчлөл яасан юм? Хууль шүүхэн тэдний талд орох гэж үзвэл бид яг яах ёстой вэ? Улсыг минь худалдаж төрийн эргэлт хийж дээрлэгдэг энэ мэт маавчин хулгайч нарыг ингээд улсын хурал суулгасаар байх уу? Сүү Батболдын байх ёстой газар бол шорон, тэдний өмч хөрөнгө бол улс нийтийн та бидний өмч гэдэг нь тэнийг хүндэж ойлгомжтой байна. Одоо тэгээд яах вэ? Ерөнхийлөгчөө бид өөр хэн хандах вэ? Сүү Батболдынхаа харцаар хөдөлдөг Монгол ардын намд хандах уу?